Ингэрөө энэ тэмэн дээр байгаа ачаа энэ одоо баах юм ачсан бидний хэрэгэлдэг л идэл дээ. Тий. Бичиг үдэлчин хүмүүс. Тийм шүү дээ. Тийм үндсэндээ. Тэгээ нэг яс саншил бий бас ирсэн гिच мич нь бас нэг атын боо моо энэ авчид өгчдөг. Тий. Гэхдээ энэ заншил энэ бэлэг барьдаг заншил танилцсангуудаа бэлэг барьдаг заншил маань одоо ацрагдчихээ. За ахтуу хамаатан садан бол өөр хэрэг. Тийм ээ. Танихгүй хүнтэй анх уулзахдаа л гинтхэн бэлэг бариад л мотоцикл бэлгэлээд л одоо хивс бэлгэлээл тийм ээ. Тий. Тэгснээр энэ авдартай юм хүн бэлгэлээл мөн үү? За тэгээд одоо энэ алт эрдэнэс юу хийдий? Тэгээд дээр нь бас болоогүй өөрийнхөө тухай баахан сэтгүүл сонин элдв ханга юм их мөнгөөр хэвлээл. Тэрийг авчиж одоо хачуулаад тэгээд тий. Тэгээд танилцж эхэлдэг ийм дадал заншилд ороод 30 жил болох гэж байна. Энэ маань данжирсаар маш их муу үр дүнтэй болчихжээ. Хүмүүс хоорондоо танилцахдаа энэ ер нь юу их бол гэж хардаг болсон. Нэг юм өгчхөөр нөгөөх нь өрөнд ордог болсон. Өрөнд орсон учраас өөрийнхөө хамгийн үнэтэй эд бараа одоо хамгийн үнэтэй зүйлээ буцааж өгдөг. Тэр нь одоо мөнгөөр хэмжигдэх битгий хэл улсaan хэмжээнд хэмжигдэх үуч. Улсаач одоо уруудуулж болох тийм хэмжээний хариу барьдаг болцсон байна. Тэгэхээр би чамайг хүмүүстэй танилцуулах гэж сууж байгаа ийм үед ийм маягаар битгий хүнтэй танилцаарай. Дараа нөгөө танилцсан хүн чинь өөрөө эвгүй байдалд ордон шүү гэж. Мөн үү? Мотоцикл хүртэл бэлгэлсэн түүх баг. Тий. Шал худлаа яриад. Тэгэл одоо аяг шанаг тавг тэр үтэл өөрийнх нь зурагтай одоо тийм гар угаадаг, хөл угаадаг төмпөр хүртэл байна. Тэгэхээр ингэж өөрийгөө доош нь хийж болохгүй. Тэгэхээр би чамайг хүмүүстэй танилцуулах гэж байна. За яг нэрээ бүтэн хэлдэ минь дөө. Баяр сайхны инхтэр. Их сайн. Нилээ хэдэн одоо нэвтрүүлэг гарцсан болохоор чи яг зөв хэлж яана л да. Баяр сайхны инхтэр. Баяр сайхан гэдэг одоо танаа аав ямар мэргэжлийн хүн бэ? Манай аав Говьалтай аймгийн ер нь Говьалтай аймгийн Бэгэр сумын харьяад. За. Тий. Тэгээ Улаанбаатар хотод орж ирээд Төдөөж хүн их сургуульд инженер механикийн мэргэжлэр сурч төгссөн. Зөв. Тэгээ мөн манай ээж бас Төдөөж хүн инженер механик. Аав ээж хоёулаа нэг анги байж байгаад. Тэгээд их сургуулиас хоёулаа үерхэд. Зөв. Сургууль төгсөхдөө суугаад. Тэгээ би ч 1987 онд төрсөн. Зөв. Тий. Тэгэл ерөнхийдөө манай аавын эх чинь бас Хөдөөж их сургуулийн За. бас инженер мэргэжилтэй. Аавын дүү нь бас Хөдөөж их сургуулийн. Тэгээ манайхан чи ер нь орог удмаараа тэгээд Хөдөөж их сургуульд төгссөн. Миний өөрийн мэргэжил бас Хөдөөж их сургуульд автын инженер механик чиглэлээ. За. Ер нь бол дэстэ удам дамжсан механик жуулагч тийм байна штэ. Биднес чинь нөгөө нэг малаж хүн орноос одоо Хөдөөж их үйлдвэрийн яг үнэ орон руу шилжиж байх үед яг жинхэнэ боловсон хүчин байсан. Тий. Тэгээд баг анхны оюутнуудын нэг аав ээж хоёр чинь Хөдөөж их механик жуулалтын хувьд Хөдөөж механик жуулалтын манай аав ч Хөдөөж их 1987 онд төгссөн. Тэг. 86 онд төгссөн. Тэгж таарна. Тэгээд 60-аад оноос одоо нэг мундаг том ажил эхэлсэн биз дээ. Тийм шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгэл нөгөө сургууль төгсөл тэр чинь нөгөө сангийн аж ахуй гээд гачууртын сангийн аж ахуй руу аав ээжээр хоёулаа томилогдоод тэнд тэгэл аав ээж хоёр аав ерөнхий инженерийн гачууртын сангийн аж ахуйд ажиллая. Би ч өөрхөн туулын ирэг дээр л ээжтэйгээ зүг төмпөн дотор уусан. Усан үдчил хөргий болсон доо. Хаяа нэг бас нэг гачуурт явна. Туул голоор сайхан алхах нь бас тэрүүр алхахаар бас сэтгэл санаа их сайхан болдیں۔ Яагаад гэдэг одоо нөгөө ээж аав хоёр л хөргий хийдэг гэсэн. Миний хөвчийн туулын ирэг дээр л хөргий ингээл
ээжтэйгээ цугл аав нь эндээс ажиллая гээл ирээл та хоёр л тэнд байж идэг байлаа гэл. Баяр сайхны инх төр. За сайхан байна, сайхан танилцлаа. Би нэг 100 хүний эрэлд явж байгаа. Энэ 100-аар тогтохгүй цаашдаа хэдэн 100 болно. Хэдэн 100 сайхан хүмүүс, зөв хүмүүс одоо энэ улс орныг л авч явна да. Бидний цаг өнгөрөх тийшээ хандаж байна. Гэтэ бидний туршлага гэж хаашаадах уу? Тий. А та нарын цаг ирж явна. Тэгэхээр ирж яваа цагийн дууг явж байгаа цагийнх нь дуулахгүй. Мэдгчгүй. Тэрийгээ би өдөр бүхэн мэдж байгаа. Энэ сайхан залуучуудтай уулзаад ирж яваа цагийнхантай уулзахаар үнэхээр тэдний дуулах дууг ямар байхыг таашгүй. Тийм учраас одоо та нарын цаг болж байна. Та нар одоо энэ улс орны үүрэх цаг болж ингээд нэг 100 хүнийхээ эрэлд гараад тэгээ өөрийн чинь ирж хайж оллоо. Баярлалаа. Тий. Яагаад гэвэл энэ улс орны нэг чирэх 100 мянга 10 мянган хүн маань тэгээ 3 сая 4 сая хүн маань ирээдүйд тондор хэлж шээ. Төрөл бүрийн мэрэгжлэрээ дандаа одоо улс орноо чирсэн, өөдөн чирсэн хүмүүс байх хэрэгтэй. Тэгэхээр өөртөө шиг баярлж байна. Ягаад гэвэл хөдөө аж ахуйн механикжуулалтын талын хөдөө аж ахуйд бидний амьдралын нэг бүр үндсэн хэсэг байгаа шүү дээ. хэсэг шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр баяр сайхны инх төр хүнтэй танилцахын тулд одоо цаг өөр болсон. Та нарын цаг ирсэн учраас Facebook энэ сошиал орчноор л танилцсан. Одоо бидэнд энэ одоо юу яах цаг алах. Одоо ингээд бах мөнгө хөвлөөд байх, мөнгө нь танарт байхгүй. Тий. Тийм ээ. Тэгээд хэрэггүй. Тий шүү дээ. Тий. Нөгөө талаар та нарын ертөнцийн өөр болж. Төсвийн мөнгөөр нийтийн мөнгнөөс хулгай хийдэггүй. Хулгай хийхийг үзий яддаг. Өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийгөө бий болгох, гэр орноо бий болгох ийм сайхан үед төрж өссөн тийм ч чин зоригтой хүмүүс учраас тэгэхээр хоёулаа танилцсан. Танилцахтаа Facebook-оор ч орё. За. Facebook-оор Facebook байна уу одоо сошиал хаягаар ч орно. Хуучин цагт одоо их өөр танилцдаг байлаа шүү дээ. Нэг хуудас цаасыг хараад одоо үн чим удлаач. Тэр ингээд цагаан тавьж байгаа л тий. Тийм сургуульд ийм одоо тэгээ нөгөө тодорхойлттой. Биднээс баг байхад нөгөө хувийн хэрэг гэж нэг юм байл шин. Тэгээ хувийн хэргийг үзээд энэ хүн ер нь ямар вэ гэж. Одоо харин өөрийн чинь архивыг юу ярьдаг хүн. Энэ хүн 5 үгнээс танигдаад байна уу, танигдахгүй байна уу. Тэгэхээр Facebook-оор орё. Энийг зөвшөөрөх үү? Тэгээд зөвшөөрөл. Би нэг Facebook нэг айхтар хэрэгэлдэг. Гэтэ энэ дэр нэг амар нууж хаагаадах юм баахгүй. Ерөнхийдөө бол мэдээллүүд бүх юмнууд бол байгаа Facebook дээр. Манай ардын сайхан үгүй. Бие засаад төрөө сайхан төхнүүлээд ингээд тогтцсон хүн бол одоо төрөө авч явах ажилд орно гэж тийм ээ. Тэгэхээр юулаа хэлээд чиний тухай жаахан сонирхъя. Баяр сайхны Инх төр. За баяр сайхны инх төр. За их гоё нэрээ наадах чинь би өнөөдөр их баяртай байна. Баяр сайхан инх төр гэсэн ийм сайхан дөрвөн үгний холбоос байна тийм ээ. За хоёулаа энэ рүү орё гэж сая тохиолсон. За одоо би Facebook. Одоо нуу сайхан баг. Энд хавчуулсан юм байхгүй. Байхгүй. Тийм юу байхгүй шүү. Янз бүрийн юм хавчуулчихад байгаа шүү. Гүү. Энэ Ардсан залуучуудын холбооны 8 дугаар үндэсний чуулган энэ 17 онд болсон юм. Би бас энэ нөгөө Ардсан залуучуудын холбоонд дид ерөнхийлөгч хийдэ. Одоо тий. Чи одоо мундаг албан тушаал, мундаг сайхан нийгмийн албан тушаал шүү дээ, тийм үү? Нийгэмдээ зүтгэх залуучуудын холбоо. Нийгмээ сайн сайхан төрөх гэсэн хүсэл тэмүүлэхээр залуучуудын нэгдэл
Тий. Их сайн байна. Сайхан одоо үйл шийдэх юм байна. За энэ чуулганд оролцож ирсэн зураг юм байна тийм үү? Тий. Энэ яг чуулганы нэг банер. За тэгээд цаа доош нь явуулах уу. Тэгээ. За энэ манай найз. Хий. Энэ манай ардсан залуучдын холбооны ерөнхийлөгч Эрдэнэ бол та. Тийм байна. Чи бас ангар гараг руу бэлтгэл хийх юм яаж мэдэх вэ? Нисчих санаа байна уу? Ер нь санаа бол байгаа. Анх бид ярилцал Марс гэл санаагаа бидэд анх ингээл ярилцал. Тэгэл яж юм бол нэг амар эхлээд нэг ярихаар нэг хол юм шиг санагддээ шүү дээ. Ерөөсөө тийм юм байгаагүй. Марсыг ярих чи айгүй ойрхон юм шиг санагдал. Тэгэл одоо түүнээс чи хойш нэг жил гарan 2 жил гарan болж байна. Тэгэхэд одоо бид чинь бас маш олон хүмүүс манай багт орсон байна. Эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид, хуульчид тэгээд маш олон хүмүүс ер нь бол монголчууд ер нь ихэнх дэмжиж байгаа. Энэ төслийг хийчих юм бол бас Монгол төдийгүй дэлхийд бас Монгол гэдэг нэгийг бас ахин нэг бас ингээд дуурсгаад явах. Тийм боломжтой том мундаг төсөл тийм байна лээ. Бодож байгаа тий. Чи тэнд ямар албан харьж байна? Би тэнд чи одоо SpaceM гэдэг компани бий. Тэрний захирлаар ажиллаж байгаа. SpaceM чинь тэг юу хийх вэ? Манайх яг одоо ерөөхдөө нөгөө нэг бүх бизнесийн үйл ажиллагаануудыг бүгдийг хийж шүү дээ. Одоо тэр чи бид чинь нөгөө яг Марс шиг нөгөө нэг хот байгуулна шүү дээ. Тэгээ гоё нэгэн газар. Тий. Тэг хасах нэг нэмэх хасах 40-т. Тий. Тэгэл тэрий чинь тойрол яг Марсын орчныг ингээл тэр чи бүх маркетинг зарагдаг ингээл ерөөс бүх юм яг нөгөө нэг компани дээр явагдана. Тий. Тэр чи нэг хэсэг нь ашиг, нэг хэсэг нь ашигын бус гэж бас байгаа шүү дээ, тий. Тэгээд SpaceM компани тэгэхээр тэр том төслийг барьж аавна гэдэг бас тодорхой хэмжээний одоохон боловсрал бас хэлний мэдлэг бас тэгээд хүсэл тэмүүлэл хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ хэл их чи хаана ямар хэл суралцсан? Би 2013 оноос 14 оны хооронд Англи Оксфордд тэг хэлний мэдлэгээ дэвшлүүлэхээр нэг 6 сар Англид суралцсан. Оксфордын сургуулийн харьяа нэг EF School гэдэг боловсролын тийм төв байд. Тэнд нь 6 сар яг оюутны амьдралаар гадаад амьдрах оюутны амьдралаар кампуст амьдрал тэгэл яг тэндээсээ гарахгүй утган дотор яг хилээ сураал вакуумчсан тий. Тэгээ яг орчинд нь тэгэхээр бас хүмүүс бас айгүй хурдан сайжраад хуучин нөгөө өөртөөс бид чинь багаас нөгөө нэг бас орс хэл ордог, англи хэл бас ордог байсан шүү дээ 10 жил манад тий. Тэгээд тэр мэдлэгээ бас сайжруулад их сургуульдаас орж исэн. Тэгэл ер нь ямар ч байсан шинэ үе орчин үе тий. Одоо ерөөсөө хэл байхгүй бол энэ глобализсан нийгэм чинь бол бид нар ямар ч алхах газар байхгүй, мэдих мэдээлэл байхгүй, уншиж чадахгүй, тий харж чадахгүй болчих. Тэгээ ерөөсөө сурыг гээд тэгээ сурахдаа Америк явах гэснээс за ерөөсөө яг л British accent гэж яддаг шүү дээ. Тэрэн дээр л тий орчигээд орцсон. Тэгэл англи сурыг л гэсэн ямар ч байсан виз гараад англи руу очиод сургуульд очиж нэг 6 сар 8 сар амьдарч байгаа л ирсэн. Тэгээ 2 сар нь бол сайхан тэрүүгээр аялсан. Англи хэдэн хотуудаар сайхан аялсан. Шотланд орсон. Шотланд ч бас манай Монголтой ер нь их ойролцоо юм л шүү дээ. Хөдөө аж ахуй чиглэлийн орн бил. Тий. Тэг ямар ч байсан Шотланд бяцлаг бол одоо төрөл үрээр нийдв. Идлээ тэр чинь нөгөө Шотланд чинь бяцлагын идлээ, дарсын үзлээ, тий вискиний үйлдвэрийг бас очиж үзлээ. Тэгэхээр тэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд одоо өөрөө механикжуулагч хүн. Тий. Тэгэхээр тэр одоо бяцлагийг монголчууд хийх бүрэн болцоо байгаа биз? Байна. Тэг яагаад хийж болохгүй юм? Ер нь бол хүмүүс л их мэддэг болохоос манайх ч юм бол одоо бас энэ тэнд жижигээр бол хийж байгаа шүү дээ. Хийж байгаа. Би зөндөө дэлгүр таарж байгаа тий. Одоо ингээ удахгүй ер нь хүмүүс тэрийг задлах тий. Тэгтээ тэрнгээ одоо энэ ч нөгөө хэл соёл бүх юм ингээ чөлөөтэй болцсон. Технологиг бол хүмүүс өөрсдөө интернет ороод судалж тий. Тэгэхэд одоо тэрэн дээр бол энэ болохгүй байх, энэ бүтэхгүй байх, энийг чадахгүй матахгүй гэсэн юм бол байхгүй.
Яг л адилхан үдэ аж ахуйн чиглэлийн бяцлаг яаж гардаг технологийн гэхдээ тэрнг үнэнээс үнээс л гарч байгаа. Сүү шахаал гарч байгаа тэрийг л хийж байгаа юм чи тэр бол нэг амар хүнд бол биш. Тий. Одоохон туршлага судлах гэдэл одоохон нөгөө казиногийн хуулийг хийхин тулд туршлага судалж казино тоглож үзсэн юм а гэдэг шиг тэгж явах шаардлагагүй болсон ба шүү. Тий. Одоо л яхаар байхгүй. Яг л тийм болчиход. Хятад чи одоо ерөөсөө бүх дэлхийн компаниуд байна тий. Бүх үйлдвэрүүд байна. Хятад руу бол бүх мэдээллийг интернетээс аваад үйлдвэр нь хятадд байна, ойрхон хятадаас авчиж болж байгаа. Одоо бол юм болоос хуучин авах бол маш их хурдтай энгийн болцсон. Монголчууд бас давуу тал биш шүү дээ. Дөнгөж хажуудлын хөршин бараг дэлхийн эдийн засгийг шинэ үйлдвэржилтийг тодорхойлоод шүү дээ юм бол тий. Тэгэхэд бол бид нар шинэ юм хийгээд санаагаа гаргаад тэрийгээ судлаад ингээ хэрэгжүүлээд явхад бол бүрэн боломжтой гэж юу бол харж байгаа бас тэгж бас хийнч гэж бас бодож байгаа тий. За тэгэхээр эн чинь юм зураг үлэн зургийн тухай тайлбар хийнэ. За энд одоо мессеж энтер чиний бичсэн юмнууд байгаа юм байна. Наадах шин. Энэ манай эхнэр надаа за гэрги. Тий. Миний төрсөн өдөр чинь нөгөө 2 сарын 19-нд бол тээ. За Эхнэр төрсөн үгүй гэрээ наадсан биш. Үгүй. Хэдэн хүүхдтэй лээ? Одоо 3 хүүхэдтэй. Хэдэн настай? Бид хоёр чинь 2014 онд үерхэл тэгээ 14 оны сүүлээр гэр бүл болол 14 гэдэг чинь одоо юу гэсэн үг 4 жилийн өмнө 5 6 жилийн өмнө. тий шүү дээ. За тэгэл манай эхний хүүхд чинь 15 онд гараад за тэгээ одоо том маань 4 настай. За 15. дундх маань 3 настай. За баг 16. маань тий баг маань одоо ой гарантай. Тэгэл ерөөсө 3 жил дараалал гэдгээр чи 3 хүүхэдтэй болцсон. Тэгээ нэгээ болохож нилээ хайж байгаа л олон гутлал шууд сууж аваад тэгэл хүүхдээ Ерөөсөө бошоо. Тэгээд одоохон би нэг юм асууад шүү дээ. Бие сайхан одоо боловсруулж хөдөө аж ахуйн машин механизмын талаар тийм үү? Хөдөө аж ахуйн механикжуулалтын талаар өндөр боловсрол аваад зөх одоо Монгол хөрсөн дээрээ Монголынхаа сургуулийг төгсчөөд дараа нь өөрийгөө боловсруулах замаар Англи яваад тийм үү? За тэгээ бас өшөө олон хөтөлбөрүүдэд орсон байна. Орсон. Тий. Тэгээд өөрийгөө боловсруулжээ. Тэгснэ гэрээ төвхнүүлж эхэлжээ. За тэгээ яаран сандран хөрх юм тийм ээ. Тий. Тэгээ 3 хүүхд тэрсхэн өсгөр яаж хэцүү вэ? Үгүй одоо манай баг хүү чинь нэг ахыгаа барьж аваад ихчээгээ барьж аваад За. тэгэл хөрхий барил өмсөлөх. Тэгэл ээлжлээл үнсэл. Манай дундх болохоор миний дүүд энийгээ өг гэдэг сүү ууй гэж ин гээл эдгээр сүү уудаг байхгүй. Тэгээ сүү ууй гэж ин гээл нэг бүр айгу тийм хайртай бүр тийм амар халамжтай. Яг нэг дор тэрсхэн өссөн. Тий. Тий. Тэгээд би одоо ингээ харж байгаа нэг бид нар ч бас нэг насны зүрх мөрөг бол юм ах мах их чимэгч шиг ямрын бах өдргээл идэв шүү дээ. Тий, мэдгүй л байна. Яг өөрөө хүүхдтэй болоод хүүхдээ ингээд боожж байгаа өсөж байгааг ингээд хараад ирэхээр юм нэг нас битэл 1 сарын зүрх гэдэг чи яг амьдрал дээр өргөө яг ойлгож байгаа юм барьж үзэж байгаа хийж байгаа тэс ондоо юм бэл маш том их хол юм бэл шүү. Айгу зүрх Том их нууц дөрөвөө шилжээл. Тий. Хувцсан дөрөвөө шилжээл. Яхаар гохгүй яг тэгж байгаа юм чи. Манай хөөхд нөгөө ахыхаа цамцыг өмссөн зогсож ийсэн аа. Ахыхаа зургийг харснаа. Миний цамцыг өмсчих гэдэг шиг. Яг л тэгээд. Бүр тийм болоод байгаа шүү. За сайхан байна. Тэгэхээр энэ шиг гэргий чинь хэн гэдэг хүн байна? Одоо ямар сургууль төгссөн хүн бэ? Манай гэргий болохоор инх хоёрын танхилуун. За тэгээд танхилуун гэдэг нэртэй. Тийм нэр нь танхилуун. За сайхан байна. Баяр хүргэе. Ямар хөрхий танхилуун гэдэг нэртэй. За одоо тэгэд диплом авсан одоо мэрэгжлэрээ ажиллах уу? Одоо тийм мэрэгчлэр ажиллах гэж байгаа. Нөгөө эрх зүйчээр төгсөж байгаа. Тий, эрх зүйч хүн тий.
За чи ингээ гэр бүлээ цогцлон байгуулжээ. Танах хэрн ямар хөрөнгөн дээр амьдэрдэг айлий? Одоо би чинь 2003 онд 10 төгссөн. 2003 онд. За 15 жилийн өмнө. Тий. Тэгээ 16 жилийн өмнө. тий 10 төгсөхийн өмнө басна жижиг 2 төгвий. За. Би чинь 7 дугаар ангитай тэр үед чинь нэг манайх анх нэг ерөнхий боловсролын сургуулиудын дунд манай 77 дугаар сургууль дээр сэтгүүл зүйл лицейгээд Баямх багш. За. Тийм сэтгүүл зүйл лицейний тийм анги нэхгүй юу. За. Тэгээд тэрэнд нь би ороод 7 дугаар ангитай. Тэгээд тэнд ороод бас юм хүм бичих дуртай байсан юм аа гэж бас болж игэл бичиг цаас барьж аваад шүлэг мүлэг энэ төр гэсэн юм бичээл өөрийгөө бас жижиг хөгжөөгөөл тэгээд идэг байсан. Тэгээд багш их гайгүйсэн надаа. Тэгээд өөрөө ч бас би ч надад жоохон тийм юу байсан юм мэдэх. Багшд намайг чи нэг ийм сонд ажиллах уу гэж байна. За 7 дугаар ангид. 7 дугаар ангид тий. За тэр нь ямар сонирн байсан? Тэгээ багш битгойч бас нэг бас нэг холбогддог юм нөгөө манай аавын хамгийн баг дүү. Зөв зөв. Багшийн сургуулийн сурагч 4-р курсын оюутан. Тэгээ шавна. Тэгээ шавна. Тий. Тэгээд намайг багш асууж байна. Тэгэхээр би утхийл талглаа. За. Тэгээд тэгсэн Монгол төрөх гэж сонд. Тийм Монгол төрөх гэж. Нэг одоо энэ Австрал намын байрны доотлын юунд байдаг гэсэн шүү дээ. Тийм баг. Тийм баг. Тэнд би чинь бүтэн жил сурвалжлагч хийлээ. За баг сэтгүүлч. За дараа нь 2 дахь. Тий, 2 дахь нь яг 8 төгсөд 9 дугаар ангид юу яа суралдгүйгээр нөгөө экстранатор бас шууд 10 дугаар ангид ороод шалгалт өгөөд чившгүй. Яг 9 дугаар ангийнхаа нэг програмыг үзэж дуусгаад. Тий, өөрөө хуваараа үзээд тэгээ шалгалт өгөөд 10 дугаар ангид орцсон байхгүй. 9 дугаар ангид. Чи энэ амьдралыг маш их тавчилдаг юм. Ер нь айгүй тийм их хүсэлтэй байсан. Тэгээ бошхон тэр нөгөө Марс руу нисгээд. Тэгээ амжих ёстой. Харин тий. Чиний энэ сайхан завгүй амьдрал залуу хүний хүсэл тэмүүлэл мөн л дөө. Ёстой юм бодох завгүй явж идэг үе тийм ээ. Яг урдгаа хийгээл яваад байсан. За цааш нэг зураг руу оръё. За ингээд чи бол амьдралдаа бол одоо ингээд 4 хүний төлөө. Тий. Тэгээд цаашдаа 3 сая хэдэн зуун мянган хүний төлөө. Удахгүй 4 сая хүний төлөө. Тийм хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байгаа юм байна. Чиний тэр Mars X үлээ. Space юм уу? Space M. Space M гэдэг компани чинь ер нь санхүүгийн талаар бол мундаг байж. Жилийн орлого ер нь хэд болох бол тэр одоо нэг юу сансарт нисгэсэн хүмүүсийг дэлхийн хэмжээнд хүсэж байгаа хүмүүсийг тэрний зөвхөн 10% энд авчрахад хэдийн хэрэг юм болох уу? Яг одоо ерөнхийдөө ингэж байгаа. Төсөл бол гадуур бол хүмүүс ерөнхийдөө жигж угаас хүмүүс мэдж байгаа. Тэгтээ бид хэд яг ийм тим гэдэг нөгөө зардал мөнгөний тим нарийн ширийн юм бол бас нэвтрүүлэг бас хилээд дими явах гэж бодоод байгаа юм бол. За зөв. За тэр өөр юм чинь нууц. Яг тэгэхээр бизнесийг хэлж яхад бас хэлдүү тий тэр бол саад болж мэднэ. Тэгэхээр чи 10 жилиг төгсөхдөө шууд 10 дугаар ангийн шалгалт өгөөл. Тий шууд 8-д оронгуудаа. Тий 8-д орол 9 дугаар чи одоо хэдтэй байж таа. Би ч одоо 33 настай шүү дээ. За дунд нь ингээд нэг алгасаж хараасныг бодох юм бол нэг 40-од насны хэмжээний одоохон оюун санааны төвлөрөл бий болцсон байна тийм ээ. Одоо хүмүүс л мэдэх баг. Би ч ямар өөр тэгэхгүй яа жишээ авч нэг 10 жил сурах системийг 7 жил сураад энэ төр өсрөө явцаачаар шинэ оюун ухаан бол тэр хэмжээнд өндөр хөгжсөн байна л да. Сансрын хурдаар сурчиж. За ингээд маш сайхан боловсруулсан байна. Тэгэхээр чи гэр орны юугаар тийчээдэг? Чи энэ улсын нийтийн мөнгнөөс одоохон хомслохгүйгээр тийм ээ? Чи бол хомслохгүй байх тийм үү? Би чи юу хомслох вэ? Би ч одоо өдөө болтлоос 14 жил компани байгууллаа. 2006 онд би чинь 2003 онд би 10 төгсөөд тэгээ өдөөч сурвалд инженер механикээр ороод тэгээс зүгээр орохгүй шүү дээ бас конкурс өгөөд тэгээ орж байгаа. Тэгээд өдөөч сурвалд ороод инженер механикээр 2007 онд төгссөн. Төгсөхөөс өмнө 2006 онд би чинь компани байгуулад
төгсгөөсөө өмнө Тий. дандаа л орчин шинжээ дээрээс болохгүй юм. За. Тэгэл одоо ерөнхийдөө компани маань 14 жилийн турш доктортой үйл ажиллагаа явуулж байна. Одоо бид нэг 17-8 ажилтнтай. Тийм тэгээд уул уурхай, хүнд машин механизм, тоног хөрөмжийн сэлбэг бид чинь захиалгаар болон оруулж ирж худалдаж аж ахуй нэгжүүдэд нийлүүлж байна. Мэргэжлээрээ. Тийм мэргэжлээрээ. Мөн дээрээс нь чи бас худалдаа үйлчилгээний салбарт бас 2-3 салбартай орон нутгад басны салбар байна, хотодны салбар байна. Тэрэн дээрээ бид чи бас ажиллаж байна. Тэгээд одоо дунд нь яг бас тэгтээ тэрнгүүл амьдрал юм чинь те бас нэг 8 наацаа юм хийж байна. Тийм шүү дээ. Тийм. Өөрийгөө болгож. Тийм. Гэр орон байр сууцвал тогтой сайхан. Гэх юм байхгүй. Ямар ч үсэн өөрөөх л хэмжээнд болцоо амьдрал болно. Цаашдаа бол болно. Өнөөдөр яг явж байгаа хэмжээнд бол цэвэр өөрийнхөө чадлаар юм чинь те. Тий. Яг л одоо байгаад би чинь өөрийнхөө бүтээсэн юм сэтгэл хангалуун байхгүй л миний бүтээсэн хин сэтгэл хангалуун байхгүй. Тий. Би чи өөрийнхөө бүтээснийг харж л баяс чи өөрөө дуурам өгч өгөхөөс шүү дээ. Тий. Тэгээ нэг тиймэрхүү юм чилсэн. Одоо бол тэг би ч бас хажуугаар бас нийгмийн ажил бас их нэ. За цаашаа хоёулаа. Одоо энэ юу вэ? Энэ юу болж байна? Энэ нөгөө нэг сэрэмжлэл гэх нэг коронавирусын талаар. Зөв. Тий, одоо чи нөгөө Монгол төдийгүй дэлхийд даяар чи коронавирус гэдэг нэг аимшигтай вирус гарцсан тий. Тэгээд өстой дэлхийн мөн чанарыг, хүний мөн чанарыг, хүний ясыг шалгаж шít. Харин тий. Энэ юм бэ гэдгийг харуулж байна. Тий. Тэгээ нөгөө хятадд ийм коронавирус ингээд ийм ирчтэй явж байна. Монгол оронд орж ирлээ гэсэн мэдээ байна. Бүгдээрээ болгоомжтой байгаарай гэдэг ийм сэрэмжлүүлэг тий. Тэрийг би шийдэлж ирсэн нэг сарын өмнө. Зөв. Тэгэхээр чиний одоо зүгээр энэс чиний бас дотоод хүсэл тэмүүлэл харагдах юм л да. Нийгэмд хэрхэн идэвхтэй, нийгмийнхээ харилцаанд хэрхэн идэвхтэй ордог тухай тий. Наад нэг анхааруулга гэдэг чинь 2 хүмүүс нь 10 хүмүүс нь тийм ээ. Тэр тусмал хэрэгтэй. За цааш нь. За ямар нэгэн мессеж энэ төр гоё юм байна уу? Тэгэд эн чинь нэгэн Twitter, Facebook-ыг хийсэн учраас одоо тэгээд бүх юм чинь ингээд онгорхоо болно, бүх хүн орж үзнэ. Тийм ээ. Чиний тухай бүр дэлгэрэнгүй мэдээлэл аав. Тэг яагаад одоо 7 дугаар ангид зогтаа 10 дугаар ангид төгсчихье. Тэг гихмтэр ингээд асуудал зөндөө байгаа шин. Тэг улам сайтар танилцахыг хүснэ. За энэ юу болж байна? За шагнуулсан зогсож шин. Энэ за гээд за томорсуулж байна. За зөв тий. Би чинь GCI байгуулгын бас гишүүн. GCI Монгол дахь GCI яг монголоор байгуулгын нэр нь тий. Монгол дахь юу вэ? GCI байгуулагч ер нь бол Монголд бол 1992 онд орж ирсэн. 92 онд орж ирсэн тий. Одоо 92 онд орж ирснээс хойш GCI байгуулагч 15 жилийн 15 салбартай болцсон. Дотроо Монголд. Тий. Тэгээ тэр дундаа би чинь GCI лидер гээд салбарт 2013 онд хэлсэн ороод. Тэгээ тэрнээс хойшоо 15, 16, 17, 18 он гэдэг нөгөө жилээр ингээд нөгөө албан тушаал хашаад явсан. Тэгээ 2019 онд дэд ерөнхийлөгчийн албан тушаал ашигласан. Энэ чинь Клинтон чиглүү хин чиглүү явдаг лөө. Ер нь чинь дэлхийн томчууд ер нь бүгд байгаа шүү. Бүгд байдаг тийм ээ. Тий. Тэр бордод байдаг, тэр юмд байдаг. Тий. Тэгэхээр өөрөө бол одоо Монгол талаас дэлхийн олон улсын байгууллагад ажиллаж ирсэн тэрний дэд ерөнхийлөгч Монголын салбарын дэд ерөнхийлөгч байсан гэсэн үг тийм ээ. Хэдэн онд? 2019 онд. За ингээд нөгөө Монголд байсан нөгөө сайхан залуу маань ингээд дэлхийн хэмжээний залуу болоод хувирчдаг юм байна. За одоо цааш нь явъя. Энэ дээр чи ярих юм байна өөр. Энэ болохоор манай салбарынхан бид хэд ярилцж байгаа. Бид нар чинь нөгөө нэг нийгэмд сайн үйл хийж тий штэ. Залуучуудаа боломж олгож нийгэмд эерэг өөрчлөлт бүтээхийн төлөө ажилладаг байгууллага байхгүй юу? Энэ бол байгууллагын гол чанар үйл ажиллагаа. Одоо бид хэд одоо хавдар судлалын үндэсний төвд сэтгэл зүйн сэргээн засах юм
кабинет байгуулж өгсөн. Хавдар гэдэг энэ аимшигт өвчнийг тусцсан хүний сэтгэл зүйг сэргээн тийм ээ? Тий. Идэвхжүүлэн тэгээд амьдралд идэвхтэй болгоно мөн үү? Яг нэг одоо бол бид нар чинь шууд эмнэлэг бариад өгч чадахгүй. Гэхдээ эн чинь бол эмнэлэг дотор бас л эмнэлэг байхгүй тий. Тэглгүй яг. Юугаар санаагаар юу яадаг гэдэг шиг идэгдэг сэжгээр өвдөж сүжгээр идэгдэг гэдэг чинь энэ шин. Тий. Тэгээд чи нөгөө хавдар туссан хүн ер нь хүнд чинь ямарваа нэгэн өвчин тусаад тэр чинь эмчлэг арга нь сэтгэл зүгээр л хүнийг эмчлэх юм бол өвчин бол хурдан иларшин гэдэг үүднээс бид нар энэ жишээ Туркийн элчин сайдын яамтай хамтраад тэгээд эрүүл мэндийн яамтай хамтраад ингээд хавдар судлалын үндэсний төв дээр нэг кабинетийг ингээд сэтгэл зүйн кабинетийг тохижуулж өгсөн. Тэр сэтгэл зүйн кабинетны өвчтнүүд ороод Хүмүүс нөгөө сэтгэл зүйч нь очоод тий уулзаад жоохон ч гэсэн хүн ингээд өөр гоё орчинтэй өвчнөө ингээд түр мартаад нөгөө сэтгэл зүйчтэйгээ сайхан амьдралынхаа өнгөрсөн ч үед юм уу ирээдүйн үедээ сэтгэл зүйч нь яаж ажиллаж өвчнийг илааршуулах уу гэдэг хамаа тэр сэтгэл зүйн кабинетэд бол маш сайхан ярих тийм боломжийг ер нь бүрдүүлж өгье гэж зориод тэг ямар ч үсэн кабинетийг хийгээд бол хавдар судлалын үндэсний төвийнхэн бол маш баяртай. Энэ бол хүний амьдралын маш чухал үе юм штэ. Эгжигтэй. За цааш нь. энэ одоо за ингээд эн чинь бол 19 онд сайн гэж байгаа. Бид чинь 2016 оноос ш одоо энэ бас л нөгөө нэг илэгтэй одоо дэлхийд даяараа чинь илэгний хавдар вирус гэл нэг хичмаар бүх өвчлөлийн баг дээрээсээ 4-5 орж шít. Манайх ч бүрс нэлээд дээгүүр орж илээ. Тэгээд бид 16 онд илэгний вирусын эсрэг хамтдаа гэдэг тийм төсөл манай жишээ лидер салбар байгуулах юм бид бүүнөрөө ярьж байгаа. Тэгээд тийм төсөл хэрэгжүүлээд тэгээд тэр төсөл нь ямар учиртай вэ гэхээр Улаанбаатар хотод байгаа 9 дүүргөө шүү дээ. 9 дүүргүүдэд бид үн төлбөргүй шинжилгээ аваад БЦ вирусын шинжилгээ аваад хүмүүс чинь тэр нөгөө нэг БТУ, ЦТУ гэдгийг мэдхгүй вирустэй вирус үгэж мэдхгүй байгаа юм чи тэ. Тэгээд чи бүгд ажилдаа яг тэрэндээ байгаа байхгүй мэдхгүй очиж үзүүлж чадахгүй. Тэгээд бид ичээрээс яг хороон дээр нь очиод баг гэрээр баг л гэрээр нь яг газар дээр нь давхиж очил хүмүүсийн шинжилгээг нь аваад хариуг нь тэр доор нь гаргаж өгөөл. Тэгээ мөн дээрээс нь одоо нөгөө С вирусын эсрэг нөгөө хармони гэдэг нэг юм гарсан шүү дээ. Хармони гэж нэг алдарт юм байна. Тэгээ тэр имийг чинь бид чинь үн төлбөргүй С вирустэй хүмүүст тарааж өгсөн тий. Жишээ яг тэгсэн. Тэр чинь Улаанбаатар хотын 9 дүүргээр яваад хэлсэн. Тэгээд дээрээс нь 2018 онд онцгой байдлын ерөнхий газартай бас гэрээ байгуулад бид ингээд танаа байгуулгын ингээд онцгой байдлын нийслэлийнхаа тийм улсын орныхоо манай зохистын залуучуудыг бид нар үн төлбөргүй эмчилгээнд хамруулмаар байна. Тэгээ ВЦ вирусын бид үн төлбөргүй зэ дэмий гардуулаад тэр чинь нэг юм чинь 500 хэдчнээ 100 мянган төгрөг. Нэг юм чинь 780 мянган төгрөг үнэтэй шүү дээ. Тийм 780 мянган төгрөг. Тэгэл бид чинь явуулын лабораториос авч яваад газар дээр нь очиод шинжилгээнүүдийг аваад тэгээ мөн 18 онд чинь бид бас нөгөө Батлан амгалан их сургууль шүү дээ. Тийм. Батлан амгалан их сургууль дээр бас очиж Батлан амгалан их сургуулийн цэргийн албан хаагчтайсаа ВЦ вирус шинжилгээ аваад ийм тараагаад тэр GCI бол надад бол маш их юм өгсөн, маш их юм ойлгуулсан, зөндөө их сайхан мундаг сайхан найз нартай болсон. Тийм. Энд ч мэл ерөөсөө нөгөө нийгэмд байгаа залуу идэвхтэй иргэдийг л хөгжүүлэх, нийгэмд эрг өөрчлөлтийг тэр идэвхтэй иргэдээр дамжуулж хийх GCI-ийн зорилго тий. Тэгэл ямар ч үс GCI-с бол их юм сурсан. GCI бол үнэхээр мундаг байгууллага. Арга хэмжээ зохион байгуулахад одоо соёл гээл биш тий арга хэмжээний зохион байгуулах тэр соёлыг бол GCI арга хэмжээнүүд үнэхээр гайхалтай байдаг шүү дээ. Тэгээ байнгын жил болгон байнга явж сургалт муултанд суулгана. Тэгэл
бүх GC байгууллагын гишүүд дэлхийн нэг оронд очиж бүгд уулзалт хурал хийн. Тэгэл хоорондоо мэдээлэл солилцсон. Аль нэг оронд хүнд байх юм бол тэнд өөр орных ирж туслана. GC бол бас үнэхээр мундаг гоё байгууллага. Энэ байгууллагад чи би бас орохдоо бас их сонио орсон шүү дээ. 13 онд өглөө басвал урд нь манай нэг найз ярьж ирсэн. GC гэдэг юм мундаг байгууллага байдаг гэл. Тэгээ би чинь 13 онд өглөө басвал за энэ байгууллагад би оръё гэл юусэн. Тэгэл ганц нэг утас цохиол яасан мэдэх хүн байдгүй шүү. Тэгэхээр нөгөө нэг 19 төвөд лавлах байдаг шүү дээ. Тий. Тэр лавлах руу уцтаад GC байгууллага утас байна уу гэлдэгсэн. Чи утас үгж ийн. Одоо тэр нөхөр маань одоо энэ GC Монгол гэдэг байгууллага шүү дээ. GC Монгол байгууллагын одоо 2020 оны ерөнхийлөгч Зол Одролын залуу. За тэр Зол Одрол. Тий. Зол Одролын утсыг надад өгч байна. Тэгээ би чи Зол Одрол руу яриад ой за сайн байна уу? Чи юу юу? За. Тэгээ би ингээд GC байгууллагад орох хүсэлтэй байна. Тэгээ би одоо явж чад уулзах хэлтгсэн үүдчих гайхал. Чимний утсыг хаанаас яаж часан ингээд тэгж байна. Тэгээд үеийн утсыг 1950-аас авлаа. Бүр зүгээр. Би одоо очиод уулзсан би энэ байгууллагад ормоор байна гэл. Тэгэл би чинь 13 онд 12 оны сүүлээртэй тэр чи тэгэл давхиж очиж уулзаал. Дэжгүй сайхан залуу. Домогч ус хөрхий хараад цаач ус жоохон тоосон болтой юм аа. Тэгээд навж GC-д оруулсан да. Тэгэл энэ хаяг тодорхой байх гэдэг ийм сайхан одоо маш олон залуучууд бас өөрөөсөө асуух юм их байгаа. Тийм учраас Facebook хаяг бол одоо илтэд тодорхой боллоо шүү дээ. Өөрөөр чинь хаягаар бид зүс бас нэвтрүүлгээ туршдын хаягийг чинь давтан үзүүлж байгаа. Энэгээр орж өөртөө чинь танилцсан. Улам цаашаа ахиж уулзна. За асуух юм гарна. Тэгэнгүүт асууж эхэлнэ. Тий. Одоо яг GC-д яаж хэлцэх вэ гэж залуучууд эхэлнэ. За юу. Тэгин. Тий. За нэг сайн. За тэгээд цааш нь ямар юм бэ? Чи их сайхан байна. Миний сэтгэл их өндөр байна. Яасан сайхан боловсролтой. Одоо эн чинь өөрийнхөө хэр хэмжээгээр чи одоо улстай тусалж улстай одоо өөрийнхөө энэ төрснийхөө өрийг төлж эхэлж шин. Яг үнэ. Тийм ээ? Тий. Энэ улсынхаа чи энэ улсад төрсөн учраас чи өртөө. Ер нь бол тийм шүү. Яг наад мэдрэмж чинь ингээд бас өөр гэсэн улстай байх. Тэгээд гэр орлогоо тэмүүлэх мэдрэмж чи яг гадаадд сурахаар тэгээ бүр сурж байхдаа нөгөө хүн чи өвдөхөөрөө бүр амар гэрээ санаж их орноо бүр амар санд юм л. Яг одоо өнөөдөр шивтэрээ ярилцаад байж байгаа үед тэр гадаадд тарж явсан тийм ээ хүмүүс маань эргэж гэртээ ирэх гэж ялангуяа залуучууд энэ коронавирус гэдэг хүний нутагт байхад тусаад хүний нутагт одоо эцүүдхий би чи их оронтой хүн шүүгээ нүдэнд нь удмастай наашгаа зүтгэж шин. Тэгээд нэг унааны морь маань цөөхөн. Тий. Тэгэхээр цөөхөн хүнд үүрч авцарна. Тэгээд л одоо хизээ би явах юм бол тэгэл нүдэндээ нүлмэстэй сууцгаж байгаа. Тэгэхээр энэ эх орон гэдэг бол тийм нэг чанга хашгирснараа байдаг юм байна тийм ээ. Энэ бол ингээд зүрхний гүнд. Яг үнэ. Яг л зүрхний гүнд бүр л цаанаасаа цаана л байд. Өөрөө гэрэлт чи тийм байна тийм байна. За тэгээд цааш нь явъя. За тэг чи эх орноос санаж ирсэн түүх бас байна тийм үү? Тэр хэцүү үеийг бас давж ирсэн байна. За энэ яг энэ манай ардсан залуучдын холбооны найзууд. Чи ардсан залуучдын холбооны дэд ерөнхийлөгч. За. Тэгээд SpaceX компани M гэдэг захирал. Яг Mars гэж байна тий. Тий Mars. Тэгвэл чи миний нэрээр нэрлэлсэн компани захирал юм байна шүү дээ. M гэдэг чинь ангараг, мегмар гэдэг чинь ангараг гэсэн үг. Mars гэдэг чинь мегмар гэсэн үг. Тэгэхээр Space Мегмар гэдэг компани захирал юм байна шүү дээ миний. За цааш нь энэ тэгээд энд манай ардсан залуучдын холбооны залуучууд тий. Манай байгуулсан сайхан. Одоо энэ залуучууд юу хийж байна? Манай залуучууд мундаг, манай бас ардсан залуучууд. Энэ юу гэнэ?
Яг энэ нэг юм За аль вэ наадах чинь уншаад тахтай. энэ арслан мэт ноёныг барс мэт төшмөд дагна. Тэр үнэ. Барс мэт ноёныг чон мэт төшмөд дагна. Бүр үнэ. Тий. Чон мэт ноёныг үнэг мэт төшмөд дагна гэдэг нэг юм Яг. ардын зүрц зөв тий. Үнэг мэт ноёдыг юу ч дагаа ижтэй. Ээц. Нөгөө өнцгөөс нь хэлж штэ. За цааш нь. Жирн амьдралдаа өөртөө ингэж тавьсан нэг том зориг байна уу? Юу вэ? Зориг бол би зориг байгаа болохоор л төрүүлээл нөгөө сургуулаач хурдан төгсчи амьдрал дээр ч хурдан гарчи гэдэг зүтгэл. Тэгвэл энэ их урд энэ чинь өмнө хоёулаа нэг би хүнд кофе чанж өгдөө. Аа. Ягаад ч юм би чамд нэг сүйтэй цай чанж өмөр санагдаад ерөөсө болдог. Хөө баярлалаа. Тэгээ чиний тий одоо сайхан 10 гурилтай. Сайхан сүйтэй цай. Давс багтай, яг давстай яг л сайхан сүйтэй цай. Гэхдээ их орц үе аргаал чанж. За. Тий ингээ би чамд сүйтэй цагаар дайлаа. баярлалаа. Ягаад ч юм чи нэг сайхан тийм сайхан монгол залуу өсөл тэмүүлдэр дүүрэн энэ дэлхийн сэтгэлд чинь багтцсан тэр эртний хэл орчлон ертөнц сэтгэлд чинь багтцсан тэртээ алсад гэлцход чамдар юу байна вэ гэд тийм ээ сууж байгаа ийм сайхан залуу тийм учраас би энэ замын чинь ерөө сайхан сүтэ цааш наа юу За. айшээ инхтэрөө энэ зураг бол манай одоо Рипиняк тийм төгссөн зураач Хүрлбаатарын зураг. Тий. Хүрлбаатар бол нэг тийм дорны яруу найраг шиг сайхан уран зураг зурдаг хүн. Их тайван амгалан ийм зураг зурдаг. За бас өвлгээд нэг зураг баг. Ер нь олон зургнууд, маш олон зургнууд бий. Тий. Тэгээд энэ ер нь манайхан бол их сонирхдаг доо. Хүрлбаатарын зураг бол урландаа байдгүй юм. Бүгд эзэнтэй болцсон байт. Ийм мундаг зураг. Хүрлбаатар гэдэг зураач. Тэгэхээр энэ сайхан зургийн өмнө би чамд одоо сүйтэй цай чана гэж Монгол сайхан цайгаа чанжиг гэсэн байгаа. Кофе чанахгүй. Тий. Тэгэхээр өөрөө ингээ харахад бол сайхан Монгол залуу тэгээд янз нь дайлан хөөрг дайлан барьсан байгаад байна да. Би тий. Тийм. Бас би ч бас хөөргөнд дуртай. За. Тэгээд ч бас монголчуудын бас нэг мэдчилгээний бас нэг хэлбэр тий. Тэгээд дээрэс нь чинь бас хүн чинь ихтэй найдвартай хүнээрээ үг дайхтаа бас хөөргөө өгч өгч энэ бол миний бас хэлж ярьж байгаа үг мөн шүү би хэлж байгаа гэдгийг ойлгоорой гэх тий. Тэрүүгээрээ бас хөөргөөрөө бас илэрхийлдэг. За та тэгээ сайхан цусч гин үү? Тий. Тий. Энэ сайхан минди ярэ гэдэг чи одоо монгол хүнд их сайхан байдаг. Зүгээр сайн байна уу? Юу вэ гэж алга болчдгоо. Тийм тэгэл одоо нутаг улсын ирээл тийм ээ. Цагаагаар ирээл тэрийгээ бас за энэ жил ч ер нь хатуухан өвөл болох вий тэргээ тийм ээ. Тий. Тэр хооронд бүх мэдээлэл солилцдог тий. Тий. Тэгэхээр чамайг бас хөөрг барьж яваад чих баярлалаа. Одоо нэг залуучууд энэ одоо ямар хүний ямар хийц байх вэ? Энэ түүх вэ нү? Энэ бол юу Өмнөгов аймгийн чулуу яг манай монгол чулуу. За. Чатман гээд. Чатман гэдэг юм уу? Зөв зөв. Тэгээ би бас энэ толгоон дээр нэг юм бас Үгүй тийм бай. Тийм байна уу? Сийлүүлсэн. Ягаад луул сийлүүлсэн? Яг лууч бас нөө тэнгэрийн амтаа. Өчрөг амт ингээд бас ер нь лууг бас жоохон бодолтой дайлан майлан дээр бас ингээд лууны Тийм байна. тий. Би ч одоо луу жилтийн хүн тэгэхээр бас тэг чи тэнгэрийн амтэн юу яадаг тэгээд бас тэр ангараг гараг руу ер нь тэмүүлж байгаа. Тэмүүлж байгаа. Тийм юм бай. Таалыг нэрийг гаргаж ирээд нэ. Би луу жилтийн хүн өөрөө. Тийм учраас энэ лууг бас их хүнддэг. Гэхдээ би хамрын хамгийн ихээр татаж чаддгүй. Тий. Энийг хэд гэж бай? Үгүй би яг надад чинь 8 хэлцэг зарах гэв. Наад чи би ер нь чи 3 хүн азаргаа дуурдаг ч. үгүй энэ
чулуу гэдэг чинь Үгүй бах тий чи цайхан танилцлаа шүү дээ тэр. Тий энийг л өгч. 3 азар гадуугаар лавъя. наач би бол юма 8LC гэж юм авдгаа. Ер нь бол зүгээр өөртөө юм бас нэг үүсгий, өөртөө бас нэг харивжуулъя. Яс санслаа бодож мөн үү? Монгол хүн гэдэг үргэл санаж явж тийм ээ. Чи бас их сайхан юм байгаа юм шүү дээ. Би Монгол хүн. Тий. Аргалын утаа баргалсан. Энэ уудам тал төрсөн. Тийм ээ? Тий. За баярлалаа минийх. За ах нь бол одоо хөөрөг байгаа боловч цагаан сараар нэг удаа гаргадаг. Бус үед нь бол одоо ингээд дээш нь тавьчихдаг хүн. Тий. Тий. За тэгэхээр би чамд хариу барьж нэг сайхан сүйтэй цаашаа. Энэ хооронд чи надад байна штэ. Юу хүсч мөрөөдөж явдгөө. Ер нь амьдрал ямар байгаасаа билээ. Монгол заны, Монгол түмний амьдрал ямар болвол сайхан болох вэ? Яаж хичээвэл хүн бүхэн одоо өөрийн гэсэн зорилгонд биелэх вэ? Яавал энэ дэлхийн хүн ард амар амгалан сайхан байж болох вэ? Тийм ээ? Тий. 7 одоо миллиард хүний нэгэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр юу хүсэж тэмүүлж байгаа тухайга над руу ярээрэй заа юу. Би энэ хооронд энэ цайгаа чана. Тэгэхээр сүйтэй цай чана гэсэн болохоор бас их сонирхолтой. Ямар ч байсан эхлээд гадаасаач. Тэгээ тий. Тий. Яс За энэ бол одоо технологийн шийдэл. Тий. 10 жил байхад чи чинь нөгөө 7 дугаар ангиас шууд 10 дугаар ангид орсон гэсэн тийм ээ. Тий 7 төгсөөл. Тий. 8 төгсөөл би чи 9 Иймэрхүү сургууль. маягаар услаж яасан биз дээ. Услаж. Спиртэн дэм байдаг байсан Тий тийм би ч бас нэг юм хөдөө мөдөө явж хайрханд гарах, хөдөө гарах их дуртай. Ямар санд багада 10 жилдээ бас найзтайгаа тэр үед аав прогонтой байсан. Ачаа. Тэгээ аавынхаа прогон дотор битгаар нэр нөө пермушиг гэж байдаг шүү дээ. Тий. Пермушиг хоёлаа прогон дотор тавиад. Тэгээд яг прогон дотор пермушигээр цай чанж илээ хоёлаа. Тийм л. За би энэ задгаа эдэнээс бол ингээд багаахан хийчихнэ. Чив тэр их баг цай чанан тийм ээ. Тий. Бас их өтгөн цай бол энэ жижигхэн баг усанд бол болохгүй. За тэгээд миний дөө юу хүсэж мөрөөдөж юу тэмүүлж байна? Юунд зорж байна? Хаашаа зорж байна? За ямар ч хэлсэн таныг ингээ гоё сүйтэй цайгаар бас өөрийн гараар чанаад намайг ингээ дайлж хагаад маш их баяртай байна. Тэгээд чи монголчууд чинь амныхаа бэлгээр үйл хөдлөлөөрөө те өглөө босоод ажилдаа явхад ээж бас хойноос цай өргөөл сүүнийхээ дээжийн сайхан өргөөл явж идэг зам мөрийн сайхан хариутгаал сансан бүхэн сэтгэлчлэн бүтчих болтгоо гээл те хүн болгоны л ээж нар тэгж идэг. Тэгээ бас тэрнтэй бас ингээд утга нэгтэй ингээд бас дүүгийнхаа бас ирээдүйн бас зам мөрийн ингээд бас сайхан цагаан сүүнийхаа дээжээр сайхан цай чанаад ингэж өгж байгаа дүү одоо маш их баяртай байна. Энэ бол бас миний хувьд бас нэр төрийн хэрэг одоо ингээд өдийн насны энэ их мэдлэг хөрмөлттэй ингээд Монголд ингээд бас их юм хийж үтээсэн ийм хүнээр ингээд цай чануулаад ингээ байж гэнэ гэдэг бол бас үнэхээр нэр төрийн хэрэгээ ингээд. Гэхдээ чи хоёр чиний намайг магтах яах вэ? Хоёр эр хүн ирээдүйнхээ тухай уудам талд 3 чулуу тулаад тэгээ нэг жижигхэн таваа тавьж байгаад тэгээд нэг ус уцалгаа дээр нэг идэж идчихээд тэгээ хэрийн харцаа өгч бас агуу шүү дээ. Тэгж л бодсон. Тэгэхээр чи энэ холын замд яваа хүн ер нь юу руу тэмүүлж байна? Би яг миний хувьд бол бас гэр бүл бизнес тий хийж байгаа ажил хөдөлмөр гэдээ маш их тэмүүлж байгаа юм бол би. Тэгвэл одоо ингээд бас ягаад ингээд бас энэ нийгэмд манлайлж байгаа залуучуудтайгаа нийлээд тий бас нэг улс орондоо бас нэг юм өөрчлөлт, шинжилэлт тий тэрнийг бас хийх цаг нь болсон юм байна гэж ерөнхийдөө бас өөрийнхөө дотоод зүрх сэтгэлээрээ мэдрээд тэгээ ингээд найзуудтайгаа нийлээд бидэд бас өөрсдийнхөө энэ олон жил бас
хийж сурсан, чадсан, мэдсэн мэдлэг боловсрлоо энэ улсын орондоо бас зориулж нийгмийнхаа сайн сайхны төлөө зүтгэе гэсэн зорилготойгоор л ер нь явж байгаа. Яг Монгол бол маш сайхан орн, Монгол төрсөндөө маш их баярлагдав. Тэгэхдээ Монголыг бол дэлхийд бас нэг мөнхөд нэрээ дуусгаж явах те бас нэг өв соёлоо байнга хадгалж байх те одоо Япон гээл тэгэхэд чинь нэг өөрөө яг мэддэг нэг машин гээл тэгэхэд чинь те Япон машин л те бид чинь Япон машин л гэдэг Япон машин сайн Японы хийсэн юм сайн гээл тэгдэг ш те тэрний шиг Монгол бас нэг өөрсдийн гэсэн өөрсдийнхээ өв соёлоороо энэ Чингис хаанаараа те дэлхийд ингээд нэг бүр нэг мөнхөд ингээд бас нэг байнга дурсагж явах тэгээд тэр дотор байгаа Монголын нийт ард иргэд бүгдээрээ бас нэг эрүүлдэг шаз жаргалтай тий бүгдний тийм сайхан боловсралтай тийм сайхан орн байгаасай л гэж юу бодож явдаг. Тэгээд тэрэн төртөл бас хийх юм бол маш их байгаа. Тэгээд тэр болгоныг одоо бол дотор бол их юм байна. Ямар ч байсан тэмүүл бол энэ улс их орноо бол маш сайхан орн болгохын төлөө зүтгэн гэсэн зорилготой л явж байна. Давсуу тий 13 хийж. 13 өөх. Таач бүр нарийн чам гэдэг чинь. Тий энд биднээс бол нэг боцлоо сүйд болоод байх юм байхгүй. Сүү маань тэртээ тэргүү бид ямар гадаа гараад үнэгээ сагаад орж ирж байгаа ш. Тэгэхээр болцсон. Тий. За нэг боцлоход л болно. Цай маань адидын бэлэн. Ус уцаллаа. Пур хийлээ. Цай боллоо л гэсэн үг. Тий. За зөв. Миний дөрвөн хүсэл тэмүүлэл бол тийшээ. Эх орондоо юм хийж үтэх юмсан. Гэсэн чин санаа үрдэж явдаг. Монгол бас нэг чадварлаг те одоо чинь бүгдээрээ л захирал биш бүгдээрээ менежер биш те Монгол бас нэг юм чадварлаг ажилчид Монголд байх хэрэгтэй байхгүй те хуучин бол одоо зөвхөн миний санаж мэдж байгаагаар дээр үед бол нөгөө коллеж гээл мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төмөө гээл те залуучууд хүмүүс үл их чадвартай болдог гэсэн шүү дээ одоо бол яг ингээд бор ажил гэж хүмүүс ярьдаг та те ингээд тийм ажил хийх болохоор хийх үеэр нэг цөөхөн болцсон. Тэгтээ бол Монгол бол чадвартай залуучууд зөндөө байгаа. Хамгийн гол нь яг өөрийгөө би үнэхээр яг ингэж энд сураад ингэж явах юм уу үгүй бол эн чинь бас нэг чадвартай мундаг ажилтан байх хэрэгтэй шүү дээ нийгэмд те. Тэгэх юм бол тэр хүний хийж чаддаг юмыг бол хүн авахгүй шүү дээ. Тэр хүн өөрийнхөө хийж чаддгаар л нийгэмд үнэлэгдэл хүмүүс тайрлагдал ажиллаа хийгээл улс их орондоо хийж бүтэх юм аа. Яг л хүн болго өөрийнхөө чадах хамгийн сайн чаддаг зүйлэл олох нь бас их чухал юм болов гэж юу боддتي. Тэгээ бас нэг чадварлаг тийм ажилчид бас байх хэрэгтэй байх. Одоо ер нь багассан байна да гэсэн тиймэрхүү бодол ер нь төрөөл байгаа. Тийм шүү. За ингээд яг л танай одоо юуны одоо техникийн ухааны чиглэлээр бол зүгээр л бүдүүн баар гэдэг. Өчгөр мундаг юм шүү. Би албаар нөгөө идэгийн доор нь хийсэн. Бас нэг сүтэ цай ууж яхад нэг дээр нэг идэ хөвж явах бас их сайхан тийм ээ. Тийм шүү дээ. Нэг ишин. Тий. За одоо ингээд болж байгаа нь. Чигэд өөрөө ингэ доош орчт юм тий. Өөрөө доош орон шүүгдээд тэр нэг бүх юм шүүгдээд орж байгаа. Харин доор нь бол идэ нүлдэн. Таны ичүүд бас айгүй нарийн технологи шүү хаач. Нарийн технологи. Гэхдээ энэ бол одоо гадны хүмүүсийн хийсэн технологи л доо кафега чамдаг технологи. Гэхдээ нэг таны машин чинь ямар машин бэ гэсэн 68 гэсэн гэж. Тэгсэн 67 69-оос нийлүүлээд нэг машин босгоцсон нөхөр байхгүй юу? Тэгээ хэлж болдгоо хэд гэж хэлж болдгоо. Хэлбэр юм гачаас юм болоод идэв. Тэгэхээр 68 гэсэн гэж. Тэр шиг л одоо эдэлтэй. За. За би хүүхдүүдийнхээ боловсролыг одоо бий болгох тийм ээ? Олгох тэр ажилд бол өөрөө юуны хувьд бэлэн болсон.
Тий. Ер нь өөрөө санхүүгийн хувьд тийм ээ. За ингээ сайхан цай уу минь дөө. Тэгээ ахна нэг цай уухаас өмнө нэг чамд нэг юм бэлдээтгэе тэр бол миний одоо хүн бүхэнд зүүж өгдөг ийм юм. Энэ бол одоо 100-ийн 1 гэдэг тэмдэгэ. Зүгээр 100-ийн тоо. За. Тэгээ энэ үнэтэй газар зүүж яваарай. Гэдэг баха. Тийм ээ. Олны дунд зүүж яваа. Түмний дунд. За ингээ энэ бол их итгэл миний хувьд. Зүгээр бидний үзэж байгаа хүмүүс чиний үеийн залуучууд их идэвхийлэн чамтай танилцсан, чамтай ер нь дахиад уулзъя гэж хүсвэл чиний фэйсбુક хаягаар одоо сошиал хаягаар чинь уулзаж танилцах байх. Чиний нэг уц залгасан чинь GCI-ийн одоо тэр үеийнх нь захирал одоо тэргүүнийх нь утсыг өгсөн гэдэг шиг хүмүүс чамтай танилцсан. Тэгээд энэ тэнд бас явж яхад хэрэгтэй болов уу гэж бодоод энэ тэмдгийг би чам зүүж өгье. За баярлалаа. Тэгээ миний дөө. Ёстой сайн сайхныг үсэ. За ингээд сүйтэй цагаараа мэлажин ахна. За баярлалаа. Эх орондоо улс түмэндээ сайхан үйлс бүтээгээрээ. Чи гэрээ засцсан, биеэ сайхан боловсруулчихсан. Тий. Амьдралд юунаас ч одоо санаа зовхоргүй одоо ёстой улс эх орондоо л юм хийдэг. Тийм ээ? Нийтийн төлөө зүтгэх гэж байгаа хүн. Тий. Тэгээд энэ үйлстэй аз жаргал сайн сайхныг хүсье. Минийтэй сайн яваарай. За баярлалаа. Та нарын цаг ирсээ. За ингээд ирж яваа цагийн дууг өнгөрсөн цагийн бид нар дуулахгүй. Тий, чадахгүй. Тэгэхээр та нар дуугаа дуулж үргэлжлэх цаг чинь болсон. Ингээд сайн сайхныг ярив. За ингээд цайхаа амстай ямар юм болж юу? язан гой цай. 13 хийсэн чи бүр их гоё болсон байх шүү. Тийм би өөрөө говийн хүн л дээ. Тэгээ манай говьд ч одоо бараг 100 төрлийн цай чана шин. Мөрөд их баг шүү те. Тийм. Чайны соёл гэдэг сайхан шүү. За Стаг нэрцэн сайхан сайхан танилцсны дараа хэлэх юм юу вэ? Яг ямар ч гэсэн ахыг бас намайг ирж хайгаад бас ийм их сэтгэл зүтгэл гаргаад ингээд намайг бас тоогоод энэ нэвтрүүлэгтээ ингээд бас оруулаад тэгээ бүр тэр байтгаа ингээд бас сайхан зам мөрийн минь бас бэлэгдээ сайхан сүйтэй цай чанж өгч байгаад бол маш их баяртай байна. Миний бас бод санаж байгаа юм бүхэн бас бүтнэ гэж би одоо энэ цайг угаад бүр өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Ямар ч хэлсэн ахтаа болно таны гэр бүлд бас эрүүлийн сайн сайхныг хүсье. Бид ямар ч хэлсэн нийгмийнхаа сайн сайхан, улс орныхоо сайн сайхны төлөө бол бүгд итвхилэн зүтгэх ёстой. Одоо энэ цаг үед бол итгэл алдалгүйгээр. Итгэл алдалгүйгээр. Тийм ээ? Тий. Итгэл. Энэ ер нь эцсийн нүн хамгийн сүлд итгэл үлддэж шин. Тий. За хоёулаа гадаа салхинд гарыг да. За.